Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч Мөөгийн болон хөтлөгч Цэцэг за мөн найруулагч Ангараг нар хамтран нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн Мөөгийнхаа. За өдрийн мэнд. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэсэн үрэхээр Ариг банк хамтран ажиллана. За мөн Кафе Паскучи Итали кофений тансаг соёл Монголдоо мэдрэх гэсэн үрэтэйгээр хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны даваа гарагт одон орон сансар судлалын талаар ярилцдаг. За ингээд бид өнөөдөр юу яана? Одоо гаригуудын тухай ярина. Одоо гариг, баг гариг, солирын биетүүд гэдэг ингээд уул нь бол тус-тусдаа л өөр юунууд юм байна. Ойлголтууд юм байна. Тэ. Тэгэхээр одоо гариг гэж юу юм, баг гариг гэж юу юм, солирын биетүүд гэж юу юм гэдэг талаар ярих нь байна. Тэр ямар одоо гаригууд байдгийг ингээд. Тийм. Зүгээр л гариг гэсэн бол өөр тийм одоо гариг гэж амж бас л өөр л ах та тий. За тэгэхээр ингэж байгаа. Одоо гаригууд нь манай нарны аймгийн гаригуудын яг адилаар нарыг тойрж иргэдэг ийм гаригууд. За гэхдээ гариг гэж хэлэхэд учир дутагдaltaй. За яагаад гэхээр хитрхи жижигхэн учраас одоо гариг гэдэг. За тийм бах мэдээж. Тийм. За энэ ангиллыг 2006 онд Прагт болсон олон улсын одоо орон холбооны их хурлаар баталсан байдаг. За тэгэхээр энэ хурлаар одоо гариг гэж юу вэ юм бэ? Яагаад одоо гариг гэж байх ёстой юм бэ гэдгийг энэ үндсэн шин чанаруудыг гаргаж ирсэн гэсэн үг л дээ. За тэгэхээр энэ хурлаас гарсан шийдвэрээр бол одоо гариг гэдэг нь нарыг тойрч иргэдэг байх ёстой. За нэгдүгээр. Хоёрдугаарх нь сар биш буюу өөр гаригийн дагуул биш байх ёстой. За ийм шин чанартай. За гуравдугаарт нь өөрийн гравитацаар бараг бөмбөрцөг хэлбэрийг олсон байх ёстой гэдэг ийм гурван шин чанар тавьдаг гинэ. За 1 2 нь бол ойлгомжтой те. Нэг бол нарыг тойрж иргэдэг ёстой байна. Хоёр бол сар биш байх ёстой байна гэдэг те. Өөрөө дагуул байх биш. Дагуул биш байх ёстой гэдэг. За тэгсэн чинь 3 дугаар таны нөгөө өөрийн гравитацаар бараг бөмбөрцөг хэлбэрийг олсон гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр ингэсэн юм билий. За тухайн эрхэс энэ эрхэс гэдэг нь одоо гаригч үж болно, одоо гаригч үж болно тийм ээ. Энэ эрхсийн масс буюу жин нь хангалттай их байх үед төвийн татах хүч нь бүх материалыг доош нь жиг татдаг гинэ. За тиймээс ингээ материалууд нь тэгш тархаад тэгээ гадаргуу нь аль болох төвтэй адил зайд хүрэхийг зорьд юм байна. Ингээд бөмбөрцөг буюу түүнтэй ойролцоо одоо манай дэлхийн чи геод хэлбэртэй гэж ярьдаг шүү дээ. Ийм хэлбэрийг үүсгэж яхахыг яг энэ өөрийн гравитацаар бараг бөмбөрцөг хэлбэрийг олсон байх ёстой гэдгийг шинжийг тайлбарлалт. Ер нь бол нэг бөөрийн хийдүү гэсэн үг. Бөөрийн хийдүүл хэлбэртэй гэсэн үг. Одоо энийг жишээгээр яаж тайлбарлах юм гэж юм л да. Газраас ингээд нэг жижиг чулуу авах юм бол за энэ ямар ч хэлбэртэй чулуу гэж болно шүү дээ. Гурвалжин дөрвөлж хавтгаа гэл янз бүрээр тааралдаж болно. За тийгсэн чинь энэ чулуу нь маш том юм гариг шиг хэмжээтэй болчих юм бол тэгээд дээрэс нөгөө тэнхлэгээ иргэдэг байх юм бол өөрийн жин нь ингэж доошоогоо даралтанд оруулаад тэгээд тэр том чулуу ингээ аажмаар бөмбөрцөг хэлбэрт орох юм байна л да. Тийм байна. Ер нь бол гурвалжин чулуу байсан чинь хэдэн сая жил иргэсээрээ байгаа тийм бүрхий очих юм шүү дээ. Тэгээд энэ бол сансар дугаасаа заавал байх үзэгдэл гэж үзэгддэг юм байна л да. Тийм учраас ер нь энэ гурван шинжийг гурвангийн агуулж явах юм бол энэ бол одоо гариг байх нэ. Хар ухаанаар бол ерөн зүгээр яг өөрийнхөө эргэлтээр ингээд бүрхий хэлбэр олцсон байх ёстой гэсэн үг юм байна тийм. Баг хахад ингээд эргүүлээд идэх тоглоом тоглолт. Тэрийг эргүүлээл хар ингээд нөө дээшээ босоол эргээл идэг шүү дээ. Ямар кинонд гардаг вүлээ? Логийн тоосны кинонд гардаг шүү дээ. Тэр шиг юу штэ. Юу Inception тийм. Зүүдлүүлэх гингууд эргүүлчихдэг шүү дээ. Тий. Тэр шиг ингээд эргээл ах юм бол энэ бөмбөрцөг буюу геод хэлбэрийг олоод ирнэ гэсэн үг. За юу яаж байгаа штэ. Энд чинь ингээд нэг 2006 онд Чехийн Прагт болсон олон улсын одоо орны холбооны хурлаар одоо гариг гэж иймээ мүдсэн шинжтэй байх ёстой гэд баталсан байгаа штэ. Тэрний дөрөвт нь. За одоо гаригийн шинжийг агуулсан байх дөрөв дэх шинж болохоор орбитын замаасаа бусад биетийг цэвэрлээг байх ёстой. За орбитын зам гэдэг тойрог зам гэсэн үг. Нарыг тойрж иргэж байгаа тэр замд нь бол одоо юу гэдэг нь өөр биетүүд байд юм байна. Тэрийг одоо гариг гин. Манай дэлхийн мэлхий том гаргууд ч юм бол өөр юу ч байхгүй шүү дээ. Сар дагж явдаг. Тэрнээс биш дэлхий одоо гэдэг сарыг юуны нарыг тойрох тэр орбит буюу тэр тойрог замд нь өөр янз бүрийн гариг мариг одоо жижиг гариг мариг астероид янз бүрийн байхгүй. Гэтэл одоо гаригийн зам болохоор ийм янз бүрийн юутай байд юм байна. Одоо астероид моёд жижиг юм болохоор татаж дийлдэг юм байна. Харин тийм л юм шиг шүү. Тэгэхээр ингэж гаригууд нарыг тойрч ирэхдээ өөрийн татах хүчээр бусад жижиг биетүүдийг хооронд нь татаж мөргөлдүүлээд устгачдаг. Одоо чи дэлхийн ингээ нарыг тойрсон чинь өөрөө маасан том учраас зам дээр нэг юм жижигхэн хоёр чулуу шиг юм байла. Татаад нөгөө хоёр чи мөргөлдөөд дэлбэрэл байхгүй болсон. Ингээд замаа цэвэрлждэг. Эсвэл нөгөө өөрөө ингээ нөгөө нэг масс ихтэй учраас замаас төлөвлөгчдөг гэсэн үг. Одоо сорнос шиг ингээд одоо том гаригууд бол өөрийнхөө нарыг тойрох тэр замаа цэвэрлждэг.
Гэтэл одоо гаригууд бол цэвэрлж чадахгүй. Зам дээр нь тийм янз бүрийн байж л байдаг. Тэрийг ингээд мөргөлдүүлчих таталцлыг хүч байхгүй түлхчих хүч байна. Гүрдэг юм байна хүч. Отой л юм байна. Тийм байна. Тэгээд одоо гариг жижигхэн учраас нэрээ мас багтай. Тэрнээсээ болоод таталцлын хүч багтай учраас одоо юу гэдэг нарыг тойрч явах зам нь одоо цэвэрлэгдээгүй. Зам дээр нь жижиг сүулт одож байж л байдаг. Солирын биетүүд ч байж байдаг. Тэгэхээр одоо чи нэг гэж байгаа. Дэлхийн ван бол одоо дэлхийн ван гэдэг дэлхийн ван чуул нь бол 7 гарагийн нэг гэдэг шүү дээ. Гэхдээ одоо гарагт орж байгаа юм байна. Тий, орцсон. Тий. Тэгэнгүүт дэлхийн ван хичнээн бидний хувьд 7 гарагийн нэг мөртлөө одоо 9 гарагтай байж байгаа дэлхийн ван гараад бид нар 8 гарагтай болсон. 8 билүү тий. За тэгсэн дэлхийн ван чи одоо гараг. Тэгэнгүүт нарыг тойрох зам дээр нь урд нь хойно нь олон ийм солирын биетүүд хамт ингээд нарыг тойроо нисчихэд гинэ. Дэлхийн ван гэдэг тойрог зам дотор нь. Тойрог зам дээр нь байдаг. Нэг нь урд нь ингээд тойроо явж идэг, нөгөө зарим хэсэг нь ард нь. Тэгэхээр энэ ялгаануудыг олж харсны үндсэн дээр гариг биш одоо гариг гэдэг нэр том явал ийм шинж тэмдэгтэй бол одоо гариг гинэ. гэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр одоогоор манай Нарны аймаг 5 одоо гаригтай байна. За дөрөвдөө нэгдүгээрт нь дэлхийн ван, хоёрдугаарт нь Эрес, гуравдугаарт нь Хайма, дөрөвдүгээрт нь Маке, за тавдугаарт нь Сэрэс гэдэг ийм 5 одоо гараг манай Нарны аймагт байна. За тэгэхээр эдгээрээс мэдээж хамгийн алдартай нь дэлхийн ван шүү дээ тийм ээ. Одоо нөгөө 9 гарагтай байж байгаа дэлхийн ван гараад бид нар буцаад 8 гарагтай болсон тийм ээ. За тэгсэн дэлхийн ван гэдэг энэ гарыг 1930 оны 2 сарын 18-нд Америкийн одоо оронч Клайд Томба гэдэг ийм хүн нээсэн л дээ. Тэгээд 1930 оноос хойшоо уг нь бол гариг гэж тооцдог байсан. Нэг чингүүтэй Нарны аймаг гариг гэж тооцдог байсан тийм. Ингээд манай Нарны аймаг 9 гаригтай гэж ингээ үздэг байснаа. Нөгөө 2006 оны практ болсон дэлхийн одоо орончдын хурлаар гариг гэж үзэхэ болоод одоо гариг болчихсон. За тэгэхээр дэлхийн вангийн олон улсын нэр нь бол Плуто гэдэг. За харин нөгөө хоёулаа эртний грек домог ярьж байхдаа Плутог юу дээр гарч исэн гэхээр газар доорх үхсдийн ертөнцийг захирдаг бурхан гэж ярьж ирсэн шүү дээ. Газар доорх үхсдийн ертөнцийг захирдаг бурхан. За тий. За тэгсэн 1930 онд шинэ гариг гэж нээлээ гэж зарлаад тэгээ энэ гаригт яг ямар нэр өгөх вэ гэдэг юм санал асуулга явуулсан. Тэгэхэд 11 настай англи охин бүх гаригийн нэр бурхтын нэрээр явж исэн учраас энийг нь үргэлжлүүлээд бурхны нэр өгөх зүйтэй гэд тэгээд Тэнгэрийн вангийн чинь Уранус гэдэг шүү дээ тийм ээ. Далайн вангийн чинь Нептун гэх мэтчлээ. Эдгээр чинь бүгдээрээ л грекийн домог дээр гардаг энэ бурхтын нэр те. За ингээд энэ хоёрын бүр цааталт байгаа юм чинь газрын вангийн нэрийг үгээгээд тэгээд энийг болохоор Плуто гэж нэрсэн юм түүхтэй юм билэ. За тэгээд энэ дээр бас нэг юм зүйл байгаа. Энэ болохоор нээсэн эрдэмтэн Клайд Томба гэдэг энэ хүн гэсэн шүү дээ тий. Тэгээ би энийг дэлхийд нүдрээр ярьжсэн байхгүй юу. Энэ хүн болохоор тариачин гаралтай энэ ядуутар айлын хүн. Тэгээд бага бахта боловсрал ерөөсөө эзэмшиж чадаагүй. Харин өөрөө одоо хооронд айгүй сонирхолтой байсан юм билээ. Ерөөсөө багаас ингээл янз бүрийн юм ингээл толдоол үзэл ном сэтгүүлээс хараалт гисэн өөрөө ингээд сонирхолтой байснаас нь болоод Percival Lowell гэдэг ийм эрдэмтэн Lowell-ийн одоо орон судлалын хүрээлэнд ажиллах урилгыг энэ хүүд явуулсан байхгүй юу? Дөнгөж 15 настай хахад нь. Тэгээ энэ хоёр сайн хамтрагч болоод дэлхийн ван буюу энэ Плуто гаргийг нээж байгаа. Тэгэхээр Плуто гэдэг нэрийн бас нэг учир шалтгаан нь юу хэлэх гээд байна гэхээр Percival Lowell гэдэг энэ хүний хоёр ихний үсгийг нийлүүлэхээр PL болж байгаа зү PL. За харин энэ яг нээсэн хүн болохоор Томба гэдэг шүү дээ. Тэгээд тоо. Тэгэхээр Плуто гэдэг чинь бас энэ хоёр хүний нэрнийх нь үсгнүүд явж идэг. Сонирхолтой юм тий. Ийм нэг бас нэг тайлбар байдаг аа. За Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болж нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк хамтран ажиллаж байгаа 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлжээ. За Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгож зарласан. За энэ жилийнхээ хүрээнд бараа татан авах барьцаагүй зээлийг сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулаад олгож байгаа юм байна. Та одоо ингэ нөгөө бараагаа сүлжээ дэлгүүрт аваачаад зарах гээд өгчдөг. Тэгээ нөгөө бараа чинь зарагдах хооронд та буцаагаад үйлдвэрлэж байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл эргэлтийн мөнгө нөгөө бараа чинь зарагдаад тодорхой хугацааны дараа мөнгөө та барааныхаа зарагдсан мөнгийг хавцааж авах гээд байдаг. Энэ гэхдээ айгүй хэрэгтэй юм байна. Одоо манай нөгөө тэд дээр суудаг нээзэдэг байхгүй юм нөгөө уцсны дагалах хэрэгсэл зардаг. Тэгээд өөрөө гадагшаа явж байгаа л за энийг оруулж ирээгээл нэг брэнд тэгээд явж байгаа олж ирээл тэгэл номын мөнгөөр ингэ заруулж агаад одоо болцсон гэсэн. Яасан гэдгсэн чинь эргэлтийн мөнгөгүй болсон. Эргэлтийн мөнгөгүй буюу номин чинь ингэ эднэрийн зарагдчих хооронд тэр хүн чинь дараагийн бараагаа дахиж авчирч явах хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл тийм мөнгөгүй байснаас болоод за ер нь болидоо гэж буцаад бараагаа татаж авч аваад айгүй хэцүү байдалд орсон байлээ л дээ. Тэгэхээр яг энэ үед ийм бараа татан авах барьцаагүй зээл бол бизнес эрхлэгчдэд үнэхээр таатай мэдэм шиг байна. Тийм тэгээд та ингэ нөгөө зээл банкны чинь зээл авахд бол заавал үл хөдлөх гэж юм те юм барьцаалах хэрэгтэй. Гэтэл бараа татан авах барьцаагүй зээл та эндээс авна. Бүр 5 тэрбум төгрөгийг та зээлж болно.
Хамгийн дээд хэмжээ нь. Тэгээд зээлээс судлуулаад шийдвэрлэх хугацааныг 2-5 хоног гэж байгаа. Тэгээд 5 тэрбум хүртэл төгрөгийг 12-оос 24 сарын хугацаатаагаар зээлнэ. Энэ гэхдээ хугацаа нь гэсэндээ маш боломжтой юм а тий. 12-оос 24 сар гэдэг чинь бараг 2 жилийн хугацаатай гэсэн үг юм шүү дээ. За тэгэхээр 24 цагийн турш ажиллаж байгаа утасны дугаар гэж байна. Даалдаал 10 техник гэсэн дугаар байгаа. Тэгээд Facebook-ээс бол Ариг банк гэж хайгаад аль биесны хуудсыг дагчих юм бол мэдээллүүд гараад ирнэ. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За эсвэл бүр Ариг банк CGM гэсэн үндсэн вебсайтад нь хандсан ч болно. За дархан Эрдэнэт Улаанбаатар хотын салбаруудаар та энэ зээлийг судалж байгаад авч болно. Манай нэвтрүүлэгт Ариг банк хамтран ажилласан 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлж байна. За бид одон орон гэдэг даваа гарагийн булангаараа юу яаж гин одоо гаригуудын тухай ярьж байгаа. За дэлхийн ван бол одоо гариг. За тэгсэн дэлхийн ван нар дэлхийн хоорондох зайг ойролцоогоор 39.5 нугалсан зайд оршино. Одоо дэлхийн ван нарнаас гэсэн үг. Тэгэхээр ч нөгөө одоо орны нэгжээр бол бараг 40 орчим одоо орны нэгж юм байна тийм байна. Тэгэхээр нарны гэрэл одоо дэлхий дээр ирэх гэж 8 минут зарцуулдаг бол нарны гэрэл тэнгэрийн ван дээр очих гэж тэнгэрийн ван дээр очих гэж 4 цаг 10 минут зарцуулдаг. Дэлхийн ван дээр очих гэж юу? Тэгэхээр нарнаас маш их алслагдсан буюу одоо чинь нарыг 248 жилд нэг удаа тойрно. 200 Манайх 365 хоногт нарыг нэг удаа тойрч яхад энэ одоо гариг дэлхийн ван 248 жилд нэг. Тэгээ 247 10-ны хидтэй байд юм аюур амаалт таа штэ тий. Тийм бах. Өмнө нь болохоор 247 таа гэжсэн шүү дээ. Тий. За энийг яг илүү хялбар байдлаар тайлбарлая л да. За яг нарыг 1 метрийн диаметртэй ийм бөмбөг байна гэж үзье. Нарыг 1 диаметрийн 1 метрийн диаметртэй бөмбөг. За дэлхий тэгвэл түүнээс 107 метрийн зайтай 9 мм-ийн жижигхэн одоо юу байна гэсэн. За нэг юм цагаан будаа шиг юм байна. За тэгсэн харин дэлхийн ван нарнаас бүр 4.3 км-ийн зайтай бүр 1 мм буюу сахарны нэг ширхэг шиг ийм бяцхан үрэл ба. Тэгж харагдана. Энэ хугацаа гэхдээ бас энэ нөгөө зайг ямар гой зүрлээ вэ? Тий, тэгсэн тий тэгж байгаа тий. Тэгэнгүүт бүр одоо юу гэдэг ингээд хүмүүст илүү бүр өөртөө нь ойлгомжтой байдлаар бүр ингэ дахиад тайлбарлагдсан байна. За нар бол 1 метрийн диаметртэй. За хүмүүс ингээ нэг фитнесийн бөмбөг гэдэг тийм том баг одоо зарим эмэгтэйчүүд болохоор төрхтөөнөө суугаад байдаг. Тий, тэр шиг за тийм бөмбөг байна төсөөлье л доо. 1 метрийн диаметртэй ийм том эмэгтэйчүүд төрхтөө суудаг бөмбөг. За нар бол тэр. Тэгсэн нарнаас одоо тэр юу болохоор улаан өнгөтэй тэр эмэгтэйчүүдийн төрхгөөд бас сууж байгаа. Улаан өнгөтэй бөмбөлөг. Тэгсэн тэр бөмбөлгийг төв шууд ингээ яг гол цагдаа зогсдог нөгөө автозамын эхлэл. За тэрэн дээр авцаа тавьчих. За энэ бол нар жишээ. За эндээс ингээ цаашаа явлаа. Номын сан хуучин дээр нөгөө Бамбрууш кафе хоёрын уулзуур дээр 9 мм-ийн хэмжээтэй үрэл байгаа юм. 9 мм-ийн хэмжээтэй үрэл тэр одоо дэлхий юу? Тий. За. Юуны яг төв шуудангийн уулзуур дээр байгаа тэр нэг бөөрийнхи бөмбөгнөөс буюу нарнаас яг ингээд тавихад төв шуудан юуны Бамбрууш кафе номын хуучин номын хоёрын уулзуур дээр 9 мм-ийн зайтай жижиг үрэл байна. Энэ бол дэлхий. За тэгсэн дэлхийн ван Зайсангийн сарнах супермаркетын үүдэнд 300-ын уулзуур дээр байгаа 1 мм-ийн хэмжээтэй жижигхэн гэлсэн чихрийн ширхэг. Ийм зайтай. Хөөе тэр сарнах гэдэг чинь нөгөө юу штэ тий. Бид нөгөө зайсан руу алхахдагаас яг ингээд нэг юм 3 замаар зайсангийн очиод 3 зам салдаг шүү. Дэше KFC-рүү салбаа тэгээ яг алхахдаг. Тэрэнд чинь нөгөө худалдаа хөгжлийн банктай байр. Тийм бах. Тэгээ тийм зайтай гэсэн үг. Одоо тэнд байгаа элсэн чихэр юм уу тий? Тэгээ элсэн чихрийн нэг ширхэг гэсэн. Дэлхий болохоор будаа юу лөө? Дэлхий болохоор одоо тий за одоо будаа тэрнээс арай том. За. Тэгвэл хэмжээ нь яасан гоё зүрлээ вэ? За тэгэхээр энэ дэлхийн ван гэдэг дагуул бол өөрөө 5 сартай. Харон, Никс, Стикс, Керберос, Гидра гэдэг юм 5 сартай. За энэ дээр гарч байгаа нэрнүүд бол бүгдээрээ мэдээж грекийн домогтой холбоотой. За тэгвэл энэ Стикс гэдэг дагуулынхны хувьд ярил л да. Эртний грекийн домог ёсоор бол газар доорх үхсдийн ертөнц рүү очих замд байдаг. Хинч дуулж гарч чадахгүй маш өргөн том гол байдаг. Тэр голын нэрийг нь Стикс гэдэг. За тэгсэн харин Харон гэдэг нь болохоор үхсдийн сүнсийг тэр голоор ингээ гаргаж өгдөг юм цорын ганц завчны нэр юм байна. За тэгсэн хүмүүсийн ингээ насварахаар нүдэн дээр нь 2 зоос тавьж оршуулдаг юм заншил байд юм байл л шүү дээ. Кино минууд гардаг. Тийм кино минууд дээр агиух гардаг. Энэ яг юг ямар учир жанцтай юм гэхээр нөгөө нас барсан хүний сүнс тэр 2 зоосыг
хароонд ингэж төлбөр олгож төлөөд тэгээд намайг тэр стикс голыг гатлуулаад өгөөч гэсэн төлбөр нь юм байна. За. Ааха. Тэгэд энийг бэлэгдэж нөгөө нүдэн дээр ийм 200-аас тавьдаг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл харооны төлбөр гэсэн. Тийм байна. За ингээд ямар ч байсан 5 дагуулынх нь 2 нь ийм нэртэй байна. Тэгвэл 3 дахь нь Керберос гэдэг ийм нэртэй дагуул байгаа даа шүү дээ. За энэ болохоор өхөсний ертөнцийг хамгаалж идэг ийм 2 толгойтой нохоо нэр. Тийнийг сонсчихсон. Тий. 3 толгойтой нохоо гэж байдаг. Энэс гадна бас Керберос гэдэг юм 2 толгойтой нохоо бас байгаад байгаа. Тэгээ эртний домгийн амьтад нь одоо бүгд нөгөө нэг юм газар доорх ертөнц буюу Плутотойгоо холбогдож байгаа. Тийм учраас Плуто гэдэг нэртэйгээ дагалдуулаад яг энэ бурхныхны юун дээр гардаг шиг юм нэрнүүдийг өгсөн юм бил. 100. За харин нөгөө Никс гэдэг нь болохоор харанхуй бурхан юм бэлээ. Гидра болохоор намагт амьдардаг олон толгойтой могоо нэр. Гэтэ Гидра гэдэг амьтан ч гэсэндээ байдаг шүү дээ. Тийм ээ. За тэгвэл хараан болохоор дэлхийн вангийнхаа баг тал шиг юм том хэмжээтэй гинэ. За сар үйжиж уулна. Тийм сар үйжиж жижигэн байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл ингээд маш том хэмжээтэй дэлхийн вантайгаа бүр юм синхро эргэлттэй юм байна. Зөвөрлөх юм бол бараг юм гариг сар хоёр шиг биш хос гаригийн системтэй гэж хэлж байна. За тэгвэл нөгөө Никс гэд бас нэг юм дагуулнаагаад байгаа шүү дээ сар нь. Энэ нь болохоор битүү мөсөн гадрахтай ингэнэ. Тэгээд тийм учраас түүн дээр ингээд нарны гэрэл ойгоод гэлбэрч харагдаад гялалцаж харагдаад байдаг гэсэн. Харин энэс гадна нөгөө Гидрагийн бас нэг дагуулгаад байгаа да. Тэгсэн чинь тэр Гидрагийнх нь нэг тал нь мөсөн бүрхүүлтэй гэж байна. Тэгэнгүүт яг тэр мөсөн бүрхүүлтэй талаараа наашаа харц үед нарны гэрэл бас л ойгоод ингэж сайн гэрэлтэж харагддаг ингэнэ. За дэлхийн ван нарыг тойрох зам нь маш алс ийм даялсан эллипс хэлбэртэй. Зарим үедээ 70% гарагаас дотгошоо ороод ингээд тойрох явц та. Нарыг тойрох явц та. За өөрөөр хэлбэл одоо тэр ингээд нөгөө юуны зайсангийн одоо юу дээ төв шуудан дээр нар байгаа шүү дээ. Төв шуудан уулзуур дээр нар байгаа нэг бөмбөлөг том. За тэгсэн ингээд хэмжээгээр нь газар дээр ингээд төсөөлөд буулгавал зайсангийн тэр нэг юм сарнаахтай юм 3 замын уулзуур дээр дэлхийн ван байгаа гэж тооцъё. Тэгэнгүүт ингээд эргэхдээ зарим үедээ бүр ингээд наашаага бүр зайсангийн гүрнээс наашаа ороод ирдэг. Нарыг тойрж эргэхдээ. Ойртож холдоо. Тий. Ингээд нэг холдоол нэг ойртоол ингээд эргэх явцтай. Ингээд идэх юм байна. Ингэдэг. За дэлхийн ван гарагийн гадаргын температур бол 229 хэмийн хүйтэн Цельсийн. Амар. За азот, метан, нүүрс төрөгчийн давхар эсэл зэрэгээс бүрдсэн маш нэмгэн ийм агаар мандалтай. Тэгээд азотын мөсөөр хучигдсан ийм тэгш талтай юм байна. 3-аас 4 км өндөр ийм мөсөн уултай байдаг. За энэ мөсөн уулсыг нь болохоор Хиллари Динзэн гэдэг аль хэдийн нэрлэлсэн. Динзэн нургаа тий. Нэг Эверест дээр анх авирсан Эдмунд Хилларигийн юуны Хиллариг нь аваад Динзэн норгогийн Динзэн гэдэг нэрээр одоо юун дээр байгаа мөсөн уулыг дэлхийн ван дээр байгаа мөсөн уулыг нэрлэлсэн. За. Тий. Хуучин галтуулын бүдцтэй төстэй ийм уулархаг бүс нутаг хагарал ангалууд дэлхийн ван дээр бас ажиглагддаг. Тэгээ NASA 2006 онд New Horizons гэдэг ийм хөлөг хөөргсөн юм байна. Нөгөө хөлөг нь 9 жил явж ээж нэг юм дэлхийн вангийн тойрог зам ботсон. Тэгээд одоо бол New Horizons-ийн одоо New Horizons гэдэг тэр 9 жил очиод тэгээд дэлхийн ванг тойрож байгаа тэр хиймэл дагуул бол маш их дэлгэрэнгүй судалгааны газрын зураг мураг тэгээ ингээ температурыг хэмжээд одоо юу гэдэг гадаргын бүтцийг нь тогтоогоод тэнд нь ийм уул нуруу байна мэн гэд ингээд маш сайн мэдээлэл өгч байгаа. Зөө. За тэгвэл одоо 2 дахь одоо гарагийг танилцуулъя. Энэ бол Эрис. За энэ дээр ярих юм бас айгүй нийттэй. Эртний Грекийн домог ёсоор болохоор Эрис нь хэрүүл маргаан зөрчилдөөний бурхан юм байна л да. За тэгсэн ингэж нэрлсэн бас учир шалтгаантай гинэ. Тэгээд нөгөө надаа Эрис гэдэг нэрийг сонсонгуудаа нөгөө юу санаанд орсон. Эхнэрийн өөрхийн нөгөө шин Эрис санаанд орсон. Үзег болдор мэдгүй. Тэрэн дээр чи шин Эрис чи яг ингээ бүр нэг юм хэрүүл маргааны охин тэнгэр байдаг байхгүй. Эрис. За яагаад Эрис гэж нэрлсэн? Яагаад энэ хэрүүл маргаан зөрчилдөөний бурхны нэрээр нэрлэж вэ гэхээр учиртай л та. Дэлхийн ван гарагтай бараг адилхан хэмжээтэй ингэнэ хэмжээгээр бол. Тэгээ үл ядралэг жижигхэн гэхдээ бүр цаана байрладаг. Тэгээ дэлхийгээс 68 одоо орны нэгж зайтай. Тэгээд ийм мөртлөнгөөсөө нарыг ингээ тойрох зам нөгөө хит алсуур даялна гэдэг байгаа шүү дээ. Хит алсуур даялахаараа бүр 97 одны нэгж хүрчт юм байна. Амар хол. Тийм бай. За одоо зүйрлээ дээр нөгөө нэг сарныхтай зүйрлээ яри. Нөгөө сарныхаасаа бүр цаашлаад яваад дээш нөгөө нэг уул руу алхдаг зам байдаг шүү дээ. За тэрүүгээр явангууд нөгөө нэг модон дотор байдаг нэг ихний амралтын цэг байдаг шүү дээ. Сандал мандал одоо сүүл бүр 0 мөлтэй болцсон байсан. Тий. Тэнд байгаа элсэн ширхгийн одоо нэг ширхэг үрцтэй адилхан гэсэн. Одоо нөгөө нэг бүр элсэн чихэр байснаа одоо бүр элсэн чихрийн нэг үрцтэй гэхэлэр бас л хэмжээний хувьд бол энэ хоёр чинь гайгүй ойролцоо гэдэг байгаа шүү дээ. Чүч жоохон жижиг гэсэн. Тийм тэгэхээр ингэж зүйрлж болж байна.
За, Эрис гэдэг энэ одоо гаригийн хувьд бол 558 жилд нэг удаа нарыг бүтэн тойрноо. Энэ Эрис гариг дээр очлоо гэж бодоход 558 жилд нэг жил боллоо гэх. Гадаргын температур нь бас л хөтөн буюу 231 Цельс юм байна. Тэгээд тийм учраас маш хүйтэн гадаргын битүү цас мөсөөр хучигдсан. За, тэрэн дээр нь нарны гэрэл тусахаар ингээд аягүй сайн ойлгоод гэл юм байна л да. За, тэгсэн Эрисийг анх 2005 оны 1-р сард нээсэн юм байна. Нөгөө нэг алтартаа уралч 2006 онд болоод байгаа шүү дээ. 2005 оны 1-р сард нээсэн. За, нэг үедээ дэлхийн вангаас ч том гариг олдсон. За, нөгөө хүмүүсийн цураад байсан планет X чинь бараг олчлоо гэл ингээл өвөр амар дуулан шүгэн болж ин л доо. Нарны аймгийн бараг 10 дахь гариг гэж бүртгүүлнэ. Бид нар ингээд нарны аймагт 10 гаригтай боллоо молоо гэл бүр ингээл амар сүртэй. Тэгээ ингээд наривчил судлах шаардлагатай болонгуудаа судлаа. За, тэгээ эн чинь мэдээж нөгөө гариг гэж тооцгүй гэдэг маргаа үргэлжлээл гарч байгаа шүү дээ, тий. Тэгээ эрдэмтэд энэ дээр яг ингээ хоёр хуваагдаж байгаа байхгүй. Ингээд хуваагдаад байсан учраас 2006 оны нөгөө хурлаар хань хагалах боллоо. За, үнэхээр нарны аймгийн гариг мөн гэж үзэх юм уу, биш гэж үзэх юм уу гэх. Тэгээ одоо гариг гэх энэ тустай ангилал бий болгоод Эрисийг оруулсан. Тэгээд Эрист чирэгдээд дэлхийн ван бас нөгөө одоо гариг руу орсон гэсэн. Тэгээс өмнө нь бол зүгээр яг 9 гаргийн нэг байсан. 9 гаргийн нэг байжгаад Эрис ингэж асуудал тариад тэгээ Эрисээс болоод отоо гариг гэж тустай ангилал оруулах гингүүт нөгөө отоо гариг гэдэг ангилал руу дэлхийн ван яваад орчихгүй юу? Хөөрхий. За. Тэгээ одоо орончдын дунд ингэж сайхан маргаан тарьсан учраас за тэрнээс болоод дэлхийн ван гариг биш болсон учраас нэр өгөөгүй кодоор ингээд тоогоор кодлоод яваад исэн юм байна. Тэгээд шинэ гаригаа одоо ингээд нөгөө нэрлэх шаардлагатай болонгуудаа одоо гаригт чинь нэр өгөх шаардлагатай болонгууд нь Эрис гэд нэрлэлсэн. Энд ч нөгөө хэрүүлийн бурхан тэнгэргээд байгаа шүү дээ. Тэгсэн грекийн номог дээр гардгаар болохоор Эрис нь 1 сартай бөгөөд сарыг нь дисономия гэдэг юм байна. Тэгээд энэ дисономия гэдэг нь юу гэсэн үг ингээд тэгэхээр домогт өгүүлдгээр Эрис бол өөрөө ганц охинтой. Тэр ганц охиныг нь дисономия гэдэг юм байна. Бас. За, өөрөө ингээд хэрүүл тарьсан гариг учраас хэрүүл тарьдаг бурханы нэрээр нэрлэгдээд тэгээд домог дээр ганц охинтой тэгэнгүүт охиныг нь нүртэл тэр нөгөө юу сарыг нь нүртэл ганц охиноор дисономия гэж нэрлэгдсэн. За, тэгвэл дараагийн одоо гариг Хаумя гэдэг ийм гариг. Нарнаас 43 одон орны нэгж зайтай байдаг ийм одоо гариг юм байна. За, тэнхлэгээ бүр маш хурдан иргэн. За, манай дэлхийд тэнхлэгээ 24 цагт эргээд нэг өдөр болдог бол тэнд ердөөл 3 цаг 50 минут дотор тэнхлэгээ иргэн. Хичнээн өдөр тэнхлэгээ иргэн чинь. Йоо, тий. Тэгээд үүнээсээ шалтгаалаад нэг ийм 3 цаг 50 минут дотор тэнхлэгээ ингээ нэг бүтэн эргэждэг учраас төвөөс цухдаг хүчний үйлчлэлээр бөмбөлөг биш харин уртаашаа нэг юм зөв хэлбэртэй болсон. Тий, зөв хэлбэртэй. Яг тийм. Тэгээд хөвтэй тэнхлэгээрээ ойролцоогоор 2000 км. За, босоо тэнхлэгээрээ бол нэг 1000 км хэмжээтэй ийм эллипсоид хэлбэртэй. За, эллипс гэвэл хавтгай буюу 2 хэмжээс геометрийн дүрс болчихно. Эллипсоид гэвэл огторгуун буюу 3 хэмжээт 3 хэмжээст геометрийн дүрсийг эллипсоид гэдэг юм байна. Тэгээд 284 жилд нэг удаа нарыг тойрно. Эрисийг удаа бас гайгүй. Тий, 284 жил болж ээж нэг нарыг бүтэн тойрдог. Хаумяг 2004 онд Хавайн арал дээр байдаг Мауна Кеа гэдэг одон орны төвийн анх нээжээ. За. Тэгээд тэдний хүсэлтээр хавайчууд ч гэсэн одоо гариг төрүүлж байгаа, нээж байгаа гэдэг утгаар нь Хавайн уугуул оршин суугчдын үлгэр домогт гардаг. Үр хүүхэд заяадаг ийм төрөлтийн бурхан болох Хаумя гэдэг бурханы нэрийг өгсөн гинэ. За. Хаваа гэдэгт төстэй юм тий. Тийм. Тэгээд энэ Хаумя болохоор 2 сартай, 2 дагуултай буюу 2 сартай. Эхний сарыг нь Хавайн галтуулын бурхан Хиака гэдэг энэ галтуулын бурханы нэрээр нэрлсэн бол нөгөө сар буюу дагуулыг нь усны бурхан Намака гэдэг Хавайн одоо домгийн нэрээр нэрлсэн. За, энэ хоёр нь хоёулаа Хаумя бурханы охид гэж Хавайн домогт гардаг юм. Ер нь домог мэддэг бол одоо орон айгүй сонирхолтой юм а тий. Харин тий. За, ингээд хамаг гариг иргэсийг грек ромын үлгэр домгийн бурхтаар нэрлэжсэн бол энэ удаад харин Хавайн уугуул оршин суугчдын домгоор нэрлсэн. Тий. Тэгээд Хаумягийн одоо энэ Хаумя гэдэг энэ одоо гариг болохоор гадаргуун битүү ус мөсөөр хучигдсан байдаг гинэ. За. Ингээд дурангаар харахад мөсөн дээр нь гэрэл маш сайн ойж харагддаг. 2005 онд бүртгэж аваад 2008 онд одоо гариг гэдэг статуст оруулсан гэж. Сонирхолтой.
За тэгвэл одоо дөрөв дэх гаригаа битээр танилцуулнаа. Энэ дөрөв дэх одоо гариг бол Маке гэдэг. За тэгээ би анх нэрийг харчаад энэ одоо ямар сони мек гэж унших юм болоо гэж бодоод байсан. Тэгсэн чинь Маке гэж унших юм байлээ шүү. За тэрний талаар тайлбарлана. Нарнаас дунджаар 45.8 одоо орны нэгж зайд оршноо. За энэ одоо орны нэгж гэдэг чинь манай дэлхийгээс нар хүртэлх зай хэлээд байгаа гэсэн шүү дээ тий. Нэг одоо орны нэгж гэж тооцсон. Тэгэхээр 45.8 дахин юм хоол гэсэн үг. За тэгээд хэмжээ нь ойролцоогоор 1434 км диаметртэй ингэнэ. Энэ нөгөө манай дэлхийн дагуул болох сарны 40% тэнцвүүц юм жижигхэн гэсэн үг юм байна. 40% л тэнцэж байгаа. Тэгэхээр нарыг 310 жилд нэг удаа бүтэн тойрно. Тэгээд гадаргын температур нь ойролцоогоор 239 Цельс. Энэ одоо харгүй дандаа л амар хүйтэн мэт юм байна тий. Харин гүцдэг нарнаас холдоод байна л да. Харин тий. За ингээд гаригийн гадаргуун тэр чигтээ метан болон этаны мөсийг агуулсан байд ингэнэ. Хамгийн анхны ажиглалтаар Макед агаар мандал байхгүй гэж үзэж исэн юм байна. Эхлээд. За тэгсэн чинь сүүл маш нэмгэн метаны мандал илрүүлсэн гинэ. Тэгээд дурангаар харахад бол ийм улаан өнгөтэй харагддаг гэж байна. За тэгсэн анх 2005 онд улаан өндгөний баяраар нээсэн энэ гаригийг. Тэгээ улаан өндгөний баярыг чи англиар бол Эстер гэдэг байгаа шүү дээ. Тийм. Сайхан болж өнгөрлөө шүү дээ. Тийм. Өчигдрөө. Тэгсэн сайхан амралтын өдрүүд. Тэгсэн тий. Тэгсэн ингэж байна. Номхон талын тэр Полинесийн бүлэг арал дунд Easter Island гэж байт юм байна. За энэ арал байдаг байж таарад тэгээд уг арлын уугуул омгийнхны домогт гардаг юм үржил үр хүүхдийн бурхныг бол Маке гэдэг юм байна. Бас л түрүүнийхтэй яг адилхан гэсэн. Тэгээд ийм учраас энэ одоо гарагт Маке гэж нэр өгч юм л доо. Тэгэхээр мек гэж англиар уншихгүй. Яг ингээд унган хэлээр нь Маке гэж уншаа. Одоо яг тэр Полинезийн арлын уугуул хүмүүсийн нэрээр нь домгийнх нь нэрээр Маке. Домгийнх нь нэр тий. За. Тэгээд 2016 онд хаабл дурангаар ажиглаж агаад дагуул сартай юм байна гэж мэдсэн гэж. Тэгээд тэр дагуул сарыг нь болохоор MK2 буюу Маке 2 гэж нэрлсэн гинэ. Энд нь одоо тэр нэг домогт нь гардаг хүүхэд байхгүй л байсан. Байхгүй байсан юм байлгүй тий. За хүүхдээсэн бол амар байхгүй. Хүүхд шууд хүүхдийн нэрэлсээ ажиллаж шүү дээ. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут олжийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлнэ. Италийн кофений тансаг соёл Монголд мэдрэх боломжтой болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кафе Паскучи. За ер нь бол сүүлийн үед монголчууд кофенд маш дуртай болж байгаа. Кофег маш сайн уудаг болж байгаа. Маш олон гоё кофе шопууд бас нээгдэж байна Улаанбаатар хотод. Тэгэнгუთ энэ Кафе Паскучи гэдэг нь болохоор 1883 онд Италийн Монте Черинони гэдэг ийм хотод анх үүсэн байгуулагдсан. 140 гаруй жилийн түүхтэй Кафе Паскучи гэдэг ийм брэнд юм байна. Тэгээд дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа. Одоо бол Монгол улсад аль бие орны нэгдээд Наадам центрийн нэг давхарт за бас Номин макро худалдааны төвийн нэг давхарт Итали соёл болон амтыг түгээж байна. Номин макро гэхээр чи нөгөө Яармгийн тийш юм уу да? Мэдгүй Номин макро гэж нэр хаана вэ? Яармгийн тэнд байдаг ш. Миний бол мэдхээр гэхдээ бас 2-3 салбар байдаг гэж магадгүй. Миний мэдхээр бол Яармгийн Номин макро гэж нэг байгаа. За тэгэхээр энэ кофений бол уламжлалт, эспрессо, латтегаас гадна зөндөө олон төрлийн гой шин жорууд байна. Одоо жишээлбэл шинэлэг өрмөц жорууд нь кофенгүү хувилбар бүхий маш өргөн сонголттой. Заримдаа хүмүүс кофе ууя гэхээр кофенээс нь болоод уухгүй гэдэг тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл кофенгүү юм хувилбар байгаа гэсэн үг. Энээс гадна Итали, билүү, органик салаад болон мерч бүтээгдэхүүний баялаг сонголттой. Тэгээ бүгднийг нэг дороос авах боломжтой гэж байгаа. Би сонноос сар шахуу кофе уугаагүй. Одоо энэ 4 дахь өдөр би кофе уух боломжтой болно. Тэгээ тэмдэглээд би Паскучи явна. Ер нь бол би бол кофенд яг бүрэн орж байна. Тэгээд нэг удаа хар кофе ингээд хүмүүс чихэргүй уугаад байдаг эмэгтэйчүүд л гоё. Тэгээ би хар кофе чихэргүй ууж чаддаг, чихэртэй ууж байсан чи харин нэг удаа хүн надад ингээд нялуун гоё одоо юу гэдгийг бялуу авчихаа. Тэгээд хар кофетэй гоё, өстой гоё. Тэгсэн чи нэр гоё л. Үнэхээр гоё юм шиг. Гой цогцож байгаа зү. Харин үнэхээр гой цогцтой юм лээ. Хамаг нууцчаар хилцэн байх юм аа. Тэгвэл гоё юм байлээ. Энд ч гэсэн гоё Итали бялуу байгаа. Органик салгаанд ганц кафе Паскучи биш. Итали бялуу байна. Органик салаад байна. За тэгээд дээрэс нь бүр мерч бүтээгдэхүүнүүд байна. Тийм гэсэн. Тэгсэн ингэж юм л да ерөөхдөө нэг очиж үзсэн хүмүүсийн сэтгэлийг харахад шинэхэн хуурсан кофений анхлын өнөр бол өстой үнэхээр хамар соригж байсан. Тэгээ өтгөн тослог хөөс урууланд ингээ хүрхээр үнэхээр нэг маш гоё нандин мэдрэмжийг төрүүлж исэн гэсэн бэлээ шүү. Таныг нэг хором Италид хүргэх мэт болноо л гэсэн бэлээ. Тэгэхээр ийм гоё мэдрэмжийг бид нэр очиж мэдрэх боломжтой.
За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70701883 гэдэг дугаараас авна. 70701883 Facebook нь бол Pascucci Mongolia гэдэг байгаа. Бид нар аль биесээр дагчаад болно. Гой гой зүйлүүдийг харж болно тэндээс. Зураг харахаар л баг үнэртэй дэдэг болсон юм лээ шүү дээ. Гой ингээд гой кофе үнэрсэн кофе шоп гоё шүү. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ Италийн кофений тансаг соёл Монголд мэдрэх боломжтой болсон гэсэн уриатаагаар кафе Pascucci хамтран ажиллаа. За баярлаа. Дараагийн өнөөдөр бид нэр одоо гарыг ярьж байна. Даваа гарыг болгоно нөгөө тал нэвтрүүлэг сансар оторгой одон орон ярьдаг. 5 дахь одоо гаргийг Сэрээс гинэ. За бас л нэр нь домогтой л тийм л баг. За энэ Сэрээс бол маш ойрхон. Нарнаас ердөө 298 одон орны нэгжийн зайд оршино. Ангараг Бархас байд хоёрын хооронд астероидын бүслүүр гэдэг ингээд хитэн сая солирын бит нарыг тойроод нисчийдэг. Нөхөр тэрэн дунд холилдоо гусч явдаг. Хөр хэм хүчгүй юм да яалцсан одоо юм байна. Бүр хитэн сая астероидтой нийлцэл гусч явж байгаа гэсэн. Баахан хүүхдүүд дагаас нь том юм. Тэгсэн мөрлөгөөс хүчээрээ хүүхдүүдээсээ гайвдгөө. Тий. Тэгээ тэрэн дунд тууж явд юм байна. Тэгээ одоо гаригудаас баг ганцаараа нартай ойрхон хамгийн наан байдаг гэсэн үг. Тэгээ бусд нь бол дандаа бүр дэлхийн вангаас цаашаа нарнаас асархол байдаг. Тэгвэл ойрхон юм чинь тийм амар 200 хүрч халахгүй үгүй хүрхгүй юм байна да. Тэгээ за түрүүний нэг төсөөллөөрөө. За яг төв шуудангийн тэр нөгөө төв шуудангийн автозамын цагдаа зогсдог тэн дээр ингээ нэг том бөмбөлөг тавиад улаан бөмбөлөг тавиад энэ бол нар гэж тооцож байгаа. Тэгэн гут төв шуудангийн уулзуур дээрх 1 м диаметртэй бөмбөлөг гэд үзэх юм бол Сэрээс Төв намын сангийн автобусны буудлын хавцаа байна гинэ. Тий. Тэгээд нэг давсны ширхэг шиг. Одоо давсны ширхэг гэхлээр хэмжээ нь элсэн чихрээс арай жоохон бага болчиход байна тий. Баг юм биш үү? Элсэн чихэр давсны ширхэг. Мэдгүй элсэн чихэр арай жоохон том санагдаад байна. Аха. Давс бол бүр айгүй жижиг гэж шүү. За ийм зайд байх нь байна. Харьцангуй жижигхэн. За диаметр нь ойролцоогоор 940 км. Тэр. Гинэ. Тэр. Манай дэлхий сарнаас 4 дахин одоо манай дэлхийн сарнаас манай сарнаас 4 дахин жижиг. Тийм юм байна. Тэгээд нэг хэсэг гариг гэж бүр ангилж ийсэн гин. Сэрээсээ баг андуураарэ. Тэгээд тэгжээс нь 1000 км-ээс жижиг учраас астероид гэж тооцноо гэд маргасан. За. Дахиад хоорондоо маргасан. Астероид мөн биш, гариг мөн биш. Тэгж жагаад нөгөө 2006 оны Прагт улсын хуралдаанаар одоо гариг гэдэг ангилалд оруулъя эн чинь. Астероид гэхээр бас арай том байна. За яг гариг гэхээр биш байна гэд. За ингээд одоо гаригт орсон. Наранд ойрхон учраас 4 жил хагас нэг удаа нарыг тойрчин. Тий. За Сэрээсийг 1801 онд Италийн одон оронч Жузеппе Пиацци гэж хүн Сицили арал дээр байдаг Палермогийн одон орны оргилоос ажилт хийж байгаад нээсэн. Сэрээс бол Эртний Ромын газар тариалан ургац үржлийн шимийн бурхан гинэ. За. Тий, Оросууд болохоор энэ юуг болохоор бурханыг болохоор Церера гэж хэлдэг. Гадаргуу нь давстай усны мөс, за шаварлаг эрдэс бодисоос тогтно, агаар мандал нь маш нэмгэн усны уураас тогтдог. Ийм агаар мандалтай одоо гариг. Тэгсэн NASA Сэрээсийг судлах зорилгоор 2007 онд Даун гэдэг юм хөлөг өргөжээ. За Даун хөлөг 2015 онд Сэрээс дээр очиод тойрог замд нь ороод гадаргуугийн маш дэлгэрэнгүй зураг авсан юм байна л да. Тэгээ Даун хөлөг Сэрээсийн гадаргуу нь давстай усны мөс болон шаварлаг эрс бодис байсныг нь тогтоогоод судлаа. Тэгээд агаар мандал маш нэмгэн усны уур болохыг нь мэдсэн гинэ. Даун хөлөгийн усны ачаар гэсэн үг. За тэгсэн зарим хэсэгт нь хоёрч газар тод гэрэлтдэг цагаан цэгнүүд байна гэж шүү. Тэнийг нь олж мэдээд наривчуд судалсан юм байна л да. Тэгсэн судалгааны үр дүнд бол газрын гүнд нь галтуулын үйл явц явагдаж байна гэж үзсэн гэж байна. Тэгэхээр энэ аюул сонирхолтой. Одоо ингэсэн үгтэй манай дэлхийд хамгийн ойрхон байгаа галтуулын үзэгдэл явагдаж байгаа эрхсийг бид нэр Сэрээс гэж хэлж болно гэсэн үг. Тийм байна. Яаж явж байгаа астероид болчихгүй. За албан ёсоор батлагдаагүй боловч боломжит одоо гариг үд гэж бас байна. За яг одоо гариг гэдэг ангилалд ороогүй. Гэхдээ одоо гариг байх боломжтой. За ийм биет оллоо гэдэг ингээ нөгөө бүртгүүлчдэг. Тэгээ бүртгүүлснийхаа дараа одоо гариг гэж үзэх юм уу, астероид гэж үзэх юм уу, бүр солирын биет гэж үзэх үү гэдэг дээр олон улсын одон орончдын их хурлаар хилцэж шийддэг юм байл та. Тий, тэгэхээр ингээ нэг олон улсын их хурал нь одоохондоо арай болоогүй, байнга болоод байдаг юм байна. Тэгэнгუთ одоо чуулганаар хилцэхээр дараалал хүлээж байгаа ийм гаригуд гэж байна. Нэр хүлээж байгаа. Гариг юм уу? Одоо гариг юм уу? Астероид юм уу? За нэр аваад за би бол ийшээ явах юм бол намайг тэр гэдэг ихнэ шүү дээ. Гэт хүлээж байгаа юм байна. 2004 онд нэгдсэн Orcus гэж ийм
одоо гариг ч юм уу одоо тодорхой биш. Ийм Гүү гэхдээ энэ 2004 оноос хойш шинэ хурал нь болоогүй гэсэн үг юм байна. 2006 онд болсон. Гэхдээ хилцэж амжаагүй байлгүй. За. Orcus гэж байна. 2004 онд нэгдсэн. Одоогоор ойролцоогоор нэг 910 км-ийн диаметртэй. Нарнаас дунджаар 39 одон орны нэгж зайтай. Нэг дагуул бүр сартай. Бүр сарыг нь вент гэдэг. Яг дэлхийн онтой адилхан тойрог замаар ингээд нарыг тойрдог. Тиймээс эрдэмтэд түүнийг дэлхийн банкын сүүдэр гэж бас хэлдэг юм байна. Зөө. За хоёрдугаарт нь Quasar гэдэг ийм нэг одоо гараг ч юм уу мэдгүй гэхгүй юу астероид ч юм уу энэ хүн өөрийгөө мэдгүй чи би яаж мэдхийг гэхгүй юу за Quasar гэдэг ийм нэг нөхөр байна энэ бол 2002 онд нэгдсэн тэгээ ойролцоогоор 1110 км диаметртэй гинэ нарнаас дунджаар 43.7 одон орны нэгж зайтай тэгээд нэг дагуул сартай тэр сарыг нь Vevot гэж нэрлэдэг. Тэгээ гадаргуун дээр нь метан болон итан илэрсэн гэж шүү. Тэгээд одоо ч ер нь одоо гариг болох магадлал нэлээд өндөртэй дорт юм байна. За дараа нь Гүнгон гэдэг юм нэртэй бас нэг нөхөр тууж явна. 2007 онд нээсэн. Ойролцоогоор 1230 км-ийн юм диаметртэй юм байна. Нарнаас дунджаар 67 одон орны нэгж зайтай юм байна. За нэг дагуул сартай. Сарыг нь Шанлуу гэдэг. За Шанлуу гэдэг манайханд их сонсон нэр байж магадгүй. Улаан өнгөтэй тэгээ гадаргуу дээрх метаны агуулмжтай юм мөс илэрсэн юм байна л да. За тэгэхээр энэ биетийг бүгд найрамдагтад ардуулсан эрдэмтэд анх олж нээсэн. Тэгэд Шанлуу гэдэг нь болохоор Хятадын домогт гардаг усан дор амьдардаг лууны нэр. За. Гэтэ одоо бас л ингээд ер нь бол одоо гариг мөн үү биш үү гэдэг нь тодорхой нэрээ аваагүй байгаа. Тодорхой ангилд ороо хүлээгдэж байгаа. За дараагийн хүлээгдэж байгаа одоо сансрын биет гита тий. Седна анх 2003 онд нээсэн 995 км-ийн диаметртэй нарнаас дунджаар 518 одон орны нэгжийн зайтай маш хол гэсэн үг. Нарыг тойрох зам нь нэг ойртоол, нэг холлоол ингээл даялаад нарыг тойрдог. За хамгийн ойрхондоо 76 одон орны нэгж зайтай ярьж нар руу ойртдог бол холдохдоо бүр замбрааг 937 одон орны нэгжтэй болж холддог. Энэ ямар тэнүүлчин шаар вэ? Харин тийм ингээд. Нэг ингэж ойртож ирээл нэг бүр амар холдож яваад ингэж даялж нарыг тойрдог. Тэгээд амар хол учраас 11400 жилд нарыг нэг удаа бүтэн тойрно. Манай дэлхийн жилээр тооцоо. Харахчгүй юм байна да. Өөрөөр хэлэх юм бол нар дэлхийн хоёрын хооронд одоо 937 удаа ингэж юу байх зайл гэсэн үг үстэй тий. Тийм нарнаас зайтай гэсэн үг. Тэгээд Нарны аймгийн ер нь бол хамгийн алслагдсан зах хязгаар гэж яригадаад байгаа ортын үүл гэж байдаг. Тэр ортын үйлний наад захад орших одоо хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа хамгийн анхны биет. Одоо ортын тэр захад байгаа ортын үүлний наад захад байгаа. Тэгэхээр ортын үйл гэдэг бол Нарны аймгийн хамгийн алс хязгаарт оршиж байгаа астероид, сүүл тод, солирын биет зэрэгээс бүрдэх ийм үйл мананцар. Хит олон тоотой биетүүд ийм нийлбэр. Тэгээд ортын үйл бол нэг одоогоор мэдэгдэж байгаа нэг 2 триллион буюу 2 их найт ийм янз бүрийн биетүүд байна, сансрын биетүүд. Тэгээд тэнцээ нэг юм холоосарахаар ийм тийм үйлэрхэг нэг юм. Бид нар бүр лаг ийм юутай олцоод техник технологи хөгжчөө тийшээ очиж судлаа хэд бүгдэнд нь яаж нэр өгнө гэхгүй юу? Нэр өгөх ч амархан л да. Очихл хэцүү байна. Тэрнээс шүү. Надад бол нэр өгнө гэдэг нь зайвар хэцүү. Бар код өгчих болно шүү. За 5 дугаар сансрын биет 2002 MS4 гэж юм биет байна л та. Одоогор нэрийг өгөө зүгээр дугаарлсан байгаа гэсэн үг. Тэгээд ер нь одоо гараг болох болцлыг бол бүрэн хангадгал гэж байна. Ойролцоогоор 935 км диаметртэй нарнаас дунджаар 41 одон орны нэгж зайтай юм байна. За тэгвэл 6 дугаарт нь Салация гэдэг юм нэртэй бас сансрын биет байна. Энэ 2004 онд нээсэн ойролцоогоор 850 км диаметртэй дунджаар нарнаас бол 43.9 одон орны нэгж зайтай гинэ. Тэгээд энэ бас дагуул сартай юм байна. Нэг сартай. Тэрийг нь Актая гэдэг гэж байна. Тэгэд Салация гэж энэ далайн бурхан Нептуны хатны нэр юм байна л да. За бас л грек домгийн тэй холбоотой. За 7 дугаархан тэгвэл Варуна гэж нэг бас юм сансрын биет байна. Энэ анх 2000 онд нэгдсэн ойролцоогоор 700 км диаметртэй нарнаас дунджаар 43 одон орны нэгж зайтай. За Варуна гэдэг нь болохоор Хинду шашны домогт гардаг тэнгисийн бурхны нэр. Одоо дандаа нөгөө грек ромын бурхатай биш одоо Хинду шашны домогтой ч гэсэндээ холбогдож байна л гэж ойлгож байна. За. Энэ дөрөд маань нэвтрүүлгийн өндөрлөх цаг болжээ. Ариг банк хамтран ажилласан 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байлээ. За мөн Италийн кофений тансаг соёлыг Монголд мэдрэх боломжтой болсон. Энэ бол кафе Паскучи байлаа. За баярлалаа. Манай нэвтрүүлэгт хамтран ажилласанд сонсогчдод үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээгүй улаан унсараа 15 цаг 10 минутаас элдвч би нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. За баярлалаа. Баярлалаа.